Вагон гэж юу вэ? Зорчигчулан ачаа тээвэрлэхэд зориулагдсан төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нэгжийг вагон гэх бөгөөд вагоныг зориултаар нь ачаа болон зорчигч гэж ангилдаг. Ачааны вагоныг дотор нь 6 ангилах бөгөөд эдгээрийн зориулалт бүр тухайн тээвэр хийх гэж байгаа ачааны онцлогоос хамаарч тээвэр зуучийн байгууллагууд хамгийн тохиромжтойг нь сонгон авч тээвэр хийдэг. Үүнд нэгдүгээрт хагас вагон. Агарын тундаснаас хамгаалах шаардлагагүй үүрмэг, томхон буталсан ширхгийн ба бусад ачааг тээвэрлэхэд зориулагдсан. Хоёрдугаарт битүү вагон. Хур тундаснаас хамгаалах шаардлагатай ширхгийн үр тариа болон хүнс, өргөн хэрэглээний бусад төрөл бүрийн ачааг тээвэрлэхэд тохиромжтой. Гуравдугаарт цистерн вагон. Нефт, бензин, задгай шингэн ачаа тээвэрлэхэд зориулагдсан. Дөрөвдүгээрт тавцант вагон. Агарын тундаснаас хамгаалах шаардлагагүй дугуйт ба гинжит тэнглэг, бусад агарын хур тундаснаас хамгаалах шаардлагагүй бүх төрлийн ачааг тээвэрлэхэд зориулагдсан. Тавдугаарт тогтмол дулаант вагон. Агарын тундаснаас хамгаалах тусгай хэмд тээвэрлэх шаардлагатай ачаанд зориулагдсан. Тусгай зориултын вагон. Цэргийн зориулттай тоног төхөөрөмж тээвэрлэх, мод модон материал тээвэрлэх гэх мэт. Дэлхийн хамгийн урт галт тэрэг нь Австралийн төмөрлөгийн үйлдвэрийн BHP компани эзэмшилд байдаг бөгөөд энэхүү галт тэрэг нь нийт 500 вагон буюу 7300 метрийн урттай ажээ. Mon Logistics Worldwide компани нь транзит тээврийг 2017 оноос хойш хийж байгаа билээ. Төмөр замын болон транзит тээврийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл Mon Logistics руу хандаж мэргэжлийн зөвлөгөө аваарай. Олон улсын тээвэр зуучийн салбартаа тэргүүлэгчийн нэг Mon Logistics Worldwide компанитай хамтран логистикийн боловсрол олгох хөтөлбөрийг та бүхэндээ хүргэлээ.